Ça marche. Bonjour à toutes, à tous. За сайн байцгаана уу бүгдээ өнөөдрийн мэндийг хүргэе. За сонсож байна гэж хэлрээд удахгүй лайв эхэллээ гэж. За өнөөдрийн лайваар та бүхэндээ Монгол доо хэрхэн үйл хөдлөхөөр худалдаж авах вэ гэдэг талаар бяцхан лайв хийхээр бэлтгэлээ. Энэхүү лайв маань бол гадаад байгаа монголчууд, гадаад дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа монголчуудад зориулсан лайв болно. За тэгээд лайв аудгүй эхлэнэ. Надын дуу сонсож гэнэ үү? Та бүхэн сонсож гэнэ гэдэг орж ирээ. За гадаадд амьдарч байгаа монголчуудын хувьд мэдээж эх орондоо үйл худалдаж авах сонирхол маш их байдаг. Гэхдээ зарим тохиолдолд мэдээж одоо бүтлгүүдлэх асуудлууд бол зөндөө байдаг. Яагаад тэгэхээр зарим нэгэн одоо юу гэдгийг дамжлагууд болон эсвэл одоо тэрийн сайн мэдхгүйгээс олж эсвэл одоо үйл бүтэх хүмүүстэй бас хулигдуулах, залилуулах иймэрхүү арга хэмжээнд явдлууд байдаг учраас бас энэ тохиолдолд бас өрсөлдсөн хүмүүс нэлээд зөндөө байдаг. Тийм учраас эхнээсээ Монгол эх орондоо үйл худалдан авахар бол юун дээр анхаарах вэ гэдэг тал дээр энэхүү лайваар та бүхэндээ хуваалцуулна. За тэгэд юун түрүүнд та бүхэндээс хамгийн сүүлийн Улаанбаатар хотод үйл хөдлөх хөрөнгийн үнийн талаарх мэдээлэлээс тавьж танилцуулъя гэж бодсон. За энэхүү одоо юу гэдгийг үнийн судалгааг Монгол банкнаас улиралд нэг удаа хийдэг. За энэ одоо хамгийн сүүлийн судалгаагаар буюу 2024 оны эхний улирлын үйл хөдлөх хөрөнгийн үнийн талаарх судалгааг энэ дээр нийтэлсэн байлээ. За үүнд бол өмнөх онтой харьцуулж үзвэл үйл хөдлөх хөрөнгийн үн 10%-аар нэмэгдсэн байна гэсэн байсан. За хамгийн үнэтэй дүүрэг нь бол мэдээж хотын төвийн дүүргүүд байсан. За үүнд бол метр квадрат нь ойролцоогоор 4 сая. За тэгээд доошоо хамгийн хямд үнийн дүнтэй дүүрэг бол сонгоныхан дүүрэг байсан. Мэдээж төвөөсөө жоохон алслагдсан. За үүнд баг ангаас налайх багнуур дүүргүүдийг бол оруулаагүй байсан. Яагаад гэвэл тусгай тус дүүргүүд маань харьцангуй хотын гадна талд оршдог захын дүүргүүд байгаа. За эндээс та бүхэн ерөнхийдөө үнийн ерөнхий голж дүнг бас эндээс ингээ харах боломжтой байж байгаа. За Монголд үйл хөдлөх хөрөнгөтэй болох ямар хэлбэрээр үйл хөдлөхтэй болох вэ гэж ерөнхийдөө бол 2-3 төрлийн хэлбэрээр байж болж байна. За хамгийн ихлээд мэдээж гадаад байгаа учраас юу гэдэг нь шууд их орондоо байдаггүй хүмүүс тандж байгаа. Тийм учраас эхний ээлжинд ихэнхдээ тухайн хүмүүс маань итгэмжлэлээр үйл хөдлөх хөрөнгөтэй болох боломжтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн улсад одоо байгаа өөрийн улсын элчин сайдын яамаараа дамжиж одоо итгэмжил хийлэгдэг. За итгэмжил хийлэгтэй болохоор одоо Монгол улсад байгаа миний одоо ойр татны тийм хүн миний өмнөөс одоо үйл хөдлөх хөрөнгө худалдан авах тий. За үүнтэй холбоотой одоо бичиг баримтын бүрдүүлэлт хийх, за үйл хөдлөлийн гэрчлэгийг одоо хүлээн авах одоо эрэхтэй гэсэн одоо иймэрхүү итгэмжлэлийг хийж өгдөг. За энэхүү итгэмжлэлийн үндсэн дээр тухайн итгэмжлэгдсэн хүн маань таны өмнөөс Монголд гарын үсэг зурж таны одоо юу гэдэг одоо эрхийг эзэмшихийг баталгаажуулж өгдөг байж байгаа. За тийм учраас эхний ээлжинд та итгэмжлэлээр үйл хөдлөх хөрөнгөтэй болох боломжтой. За хоёрдугаарт нь болохоор одоо өөрийн биеэр гэж байгаа. За энэ бол мэдээж
Монголчууд маань заримдаа эх орон руугаа буцдаг амралтаар тийм үү, эсвэл ямар нэгэн ажлаар эх орондоо очдог. За энэ эх орондоо очсон байхдаа үйл хөдлөх хөрөнгөтэй болох боломжтой. Энэ бол өөрийн биеэр одоо юу гэдэг гарын үсэг зурах, тэ байраа үзэх, ингээд одоо олон давуу талыг бий болгодог. Тийм учраас өөрийн биеэр Монголд очихдоо мэдээж үйл хөдлөхтэй болох боломжтой. За гуравт нь бол одоо хамтран эзэмшигч гэрээгээр. За үүнд нь хамтран эзэмшигч гэдэг нь болохоор тухайн Монголд байгаа хүн маань одоо юу гэдэг гол зээлдэгч нь болоод гадаад байгаа хүн маань хамтран эзэмшигчээр ингээд гарын үсэг зураад явах боломжтой. За энэ тохиолдолд мэдээж одоо юу гэдэг та өөрөө үйл хөдлөх хөрөнгө авч байгаа бол одоо өөрийн гэр бүлийн юм уу дотны ихтгэл түнээрээ гол зээлдэг одоо юу гэдэг одоо эзэмшигч нь болгоод ингээд үйл хөдлөхтэй болох боломжтой. Тэгээ мэдээж Монголд очсныг дараа ч юм уу гэрчлэгэн дээр одоо нэрээ өөрчлөх тийм одоо жишээл өөрөө одоо гол эзэмшигч нь болдог ч юм уу. Иймэрхүү одоо өөрчлөлтийг бас хийх боломжтой байдаг байж байгаа. Тийм учраас ерөнхийдөө ийм гурван төрлийн хэлбэрээр та үйл хөдлөх одоо хөрөнгөтэй болох боломж байна. За төлбөрийн нөхцөлийн хувьд мэдээж 2-3 төрлийн төлбөрийн хэлбэрүүд байж байна. За мэдээж хамгийн ихэнд нь бол та 100% төлбөр өдлөх. За энэ бол мэдээж та одоо бэлэн мөнгөтэй юм уу эсвэл тодорхой хэмжээний хоримтлалтай бол хоримтлалаар шууд 100% төлбөр төлсөн тохиолдолд та шууд одоо юу гэдэг байрныхээ өмчлөгч болох боломжтой. За 100% төлбөр хийж байгаа тохиолдолд мэдээж та бол юу гэдэг танд олон давуу эрхүүд бий болно. Яагаад тэгэхээр төлбөрийн юу гэдэг үнийн дүнгээс буулгах боломжтой. За мөн сонголт хийх боломжтой. Хэмжлэн давуу тал танд бий болно. Тийм учраас бол энэ бол хамгийн одоо нэгдэх хувилбар байж байгаа. За энэ ихний ээлжинд болохоор би энэ барилгын компаниудаас ямар одоо юу гэдэг төлбөрийн нөхцлүүдийг одоо тавьдаг вэ гэдгийг танилцуулж байгаа шүү. За тийм учраас нэгдүгürt нь мэдээж төлбөрөө 100% төлөх. За энэ бол мэдээж тань давуу талууд юу гэнэ. За хоёрдугаарт нь болохоор ямар нэгэн одоо юу гэдэг бартер буюу ямар нэгэн одоо төлбөр дээрээ одоо ямар нэгэн одоо юу гэдэг одоо нэмж одоо машин эсвэл одоо юу гэдэг хуучин одоо байр, байшин, хашаа, байшин ч юм уу тий газар ч юм уу одоо юу ажиллах юм. Энэ бартерын зүйлүүдийг нэмж өгөөд тэгээд одоо төлбөр хийх боломжтой байж байгаа. За гол дахь хэлбэрийн одоо төлбөрийн нөхцөлийг гадаад байдаг монголчууд нэлээд ашигладаг. Энэ нь юу вэ гэхээр ашиглалтанд одоо юу гэдэг баригдаж байгаа байшин барилгуудад одоо 30 буюу 30-аас дээш хэмжээний одоо бэлэн урьдчилгаа хийгээд тэгээд үлдсэн одоо төлбөрийг одоо ашиглалтанд орох хүртэлх хугацаанд хуваагаад тэгээд сар болгон одоо төлбөрөө одоо ингэ төлөө явдаг. Иймэрхүү бас систем байдаг. Одоо жишээлбэл юу гэдэг одоо баригдаж байгаа одоо жишээлбэл барилгад тий одоо баригдаж байгаа тэгээд 2000 одоо жишээлбэл 25 оны 1 сард ашиглалтанд орох барилга байлаа гэж бодъё. Тийм учраас та одоо юу гэдэг одоо баригдаж байгаа барилгын 30% төлбөрийг та хийгээд гэрээгээ хийчин. Тэгэнгүүтээ үлдсэн 70% нь болохоор 2015 оны 1 сар хүртэлх одоо юу гэдэг 7 сарын хугацаанд төлж барагдуулна гэсэн одоо гэрээний зардтай. Тэгээд сар болгоны тэр тогтсон хугацаанд та нийт 70% одоо 7%-аж төлдөг ч юм уу те. Ийм хүч жишгээр явдаг. Энэ жишээ бас нэлийн түгээмэл байдаг. За энэ жишээн дээрээс мөн гэрчлэгээ гарангууд одоо банкны зээлэнд орох ч юм уу те. Ингээд цаашаа бас хувилбарууд байдаг. Бас ийм талтай байж байгаа. За хоёр дахь тохиолдолд нь болохоор банкны салбарууд одоо юу гэдэг Монгол дахь банкуд хэрхэн одоо яаж бас зээл олгодог вэ гэж банкуудын ерөнхий тавьдаг нөхцөл нь бол мэдээж тухайн үйл хөдлөх хөрөнгөний гэрчлэгээ гаргасан байх ёстой гэдгийг хэлдэг. За түүний дээр 30-аас багагүй хувийг урьдчилгаа төлбөрийг хийсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. За тэгээд үлдсэн одоо юу гэдэг үйл хөдлөх
худалдан авч байгаа одоо юу гэдэг төлбөрийг одоо 20 хүртэлх жилийн хугацаатай одоо жилийн 15-аас 21% хүүтэй зээлийн үйл хөдлөлийн зээлүүдийг банк санхүүгийн байгууллагууд санал болгодог. Мэдээж одоо юу гэдэг хүүний хувьд бол харьцангуй одоо өндөр гэж хэлнэ. Өнөөдөр одоо Монголын нөхцөлд байгаа хүү болын тийм ерөнхийдөө бол өндөр гадны улс орнуудтай харьцуулж үзвэл гэхдээ банкуд бол одоо иймэрхүү санхүүгийн одоо зээлийн одоо нөхцөлийг иргэдэд санал одоо танилцуулдаг. Мэдээж одоо тавих шаардлагууд нь бол хамгийн ихэд тухайн үйл хөдлөх хөрөнгөний гэрчлэгийн гасан байх ёстой. Хоёрдугаар таны одоо юу гэдэг буцааж төлбөрөөр төлөх чадвар нь юу вэ? Таны орлого юу вэ гэдгийг бүсдэд нь харгалзаж үздэг байж байгаа. За тэгээд би бас товч ус таван дээр зөвлөгөө үйл хөдлөх хөрөнгө сонгох дээр те Монголдо үйл хөдлөхийг нь хааж гисэн дээр үйл хөдлөх авахд ерөнхийдөө юу юун дээр анхаарах вэ гэж. Тэгээд хамгийн ихний анхаарах зүйл нь мэдээж байршил те үйл хөдлөх хөрөнгө дээр бол байршил хамгийн чухал. Байршил гэхээр заавал хотын төв байх албагүй мэдээж таны өөрийн хэрэгцээ нь юу юм те гэдгээс хамаарат ямар одоо хотын аль дүүрэг ямар байршилд ч үгүй юм уу те сонгохын сургууль цэцэрлэг хүмүүсийн ерөнхийдөө ихэнхдээ одоо анхаардаг зүйл нь бол мэдээж хүүхдийн сургууль цэцэрлэг байдаг тий. За тэгээ ажил. За тэгээ өөр одоо ямар таны тавьж байгаа шаардлагууд юу гэдэг тий. Тэрийгээ сайхан харьцуулж үзэх хэрэгтэй. Тэмцээс байршил мэдээж чухал. За түүний дараа мэдээж тухайн барилгын чанар бол мэдээж чухал одоо бүрэн зүтгэмэл юм уу тий хагас зүтгэмэл юм уу барьсан одоо юу гэдэг байшин одоо материалууд нь юу юм гал төсвөртэй байх юм уу тий яагаад тэгэхээр энэ чинь ямар нэгэн байдлаар эрсдлийг дагуулдаг учраас иймэрхүү чанар одоо тухайн барилгад орсон материалуудын хэр чанартай гэдгийг бас анхаарч бодох хэрэгтэй. Тэг мэдээж гадна тогтчлтын асуудал байж байгаа тийм. За тэгээ машины зогсоол хүрэлцээтэй хэсэг тийм гар зогцсон илүү их одоо юу гэдэг илүү их одоо нээлттэй боломжийн за мэдээж тэгээд төлбөрийн нөхцөл тухайн одоо юу гэдэг байрны метр квадратын үн ханштай иймэрхүү зүйлүүд мэдээж маш чухал байна. Сонголт хийхэд тэгээ мэдээж төлбөрийн нөхцөл дээр уян хатан байх мэдээж хүний одоо юу гэдэг төлбөрийн одоо үнээс бас тэгээд доошоо буух боломжтой эсэх иймэрхүү зүйлүүдийг анхаарах чухлаа гэж хэлмээр байна. За мэдээж таны худалдан авалтын зорилго бас та одоо юу гэдэг та өөрөө амьдрах юм уу эсвэл одоо ойр дотны хүмүүстэй одоо юу гэдэг амьдрах юм эсвэл та хөрөнгө оруулалтын хэлбэрээр худалдаж авч байгаа юм уу те одоо буцаагаад түрээс нь тавих юм уу те энэ тохиолдолд ямар хүмүүс түрээслүүлэх юм яагаад те эсвэл ойрчмод нь одоо ихтэй сургуулиуд байд юм уу эсвэл одоо юу гэдэг их одоо ажлын байрууд их байд юм уу ч гэдэг юм уу те иймэрхүү зүйлүүдийг бас та анзаарвал бас зүгээр. За байршил гэдэгтээ сүүлийн үеүүд нэлээд бас гараад байгаа тийм ямар нэгэн эрсдлүүд байдаг хүний оролцоотой болон хүний оролцоогүй эрсдлүүд тэмчээс энэ эрсдлийн судалгааг тодорхой хэмжээнд хийж өгвөл зүгээр. Жишээлбэл одоо байгалийн эрсдлүүдээ Монголд бол газар хөдлөлттэй за үер ус өнгөрсөн жил Улаанбаатар хотноос борооны одоо ус зайлуулах сувгууд маш муу байснаас болж үер уснд бас зарим газрууд автсан байх жишээтэй тийм. Тийм учраас иймэрхүү зүйлүүдийг бас бодолж үзэх хэрэгтэй. Байгалийн эрсдэл болон одоо хүний одоо зохисгүй боломжгүй талаас гарч болох эрсдлүүд юу юм? За тэгвэл энэхүү эрсдлүүдэд тухайн үйл хөдлөх маань хэрхэн яаж одоо үзүүлэх тэр үзүүлэлтүүд нь ямар юм гэдгийг бас анхаарч одоо үзэх хэрэгтэй гэж хэлмээр байна. За хотын төвөөс мэдээж Улаанбаатар хотод бол одоо юу гэдэг машины одоо төвжирэл бол маш том асуудал байдаг. Тийм учраас тэгээд ч хотын төвжирэлд бол зай байхгүй болсон машины зогсол байхгүй маш их хүнтэй. За одоо юу гэдэг засгийн газраас нийслэлээс бариад байгаа бодлого нь болохоор одоо юу гэдэг хот төдөөгийн хөгжил буюу те хөдөөд одоо хүмүүсийг одоо илүү их одоо сууршуулъя. Улаанбаатар хотод хүн багтай бай, дэд төвдөө хөгжүүлье гэдэг ингээд бодлогын ингээд иймэрхүү ажлууд явагдаад байгаа. Тийм учраас тухайн хотын хөгжил тэ зэргүүдийг бас учиргүй одоо судлах машин ихтэй жоохон мэдээлэлтэй байвал энэ бас таны байршил сонгоход бас
хэрэг болох боломжтой. Тэмчээс хотын төв бол нэгдүгээр дүнтэй, тэгээ маш зай багтай. Тэгээд Яванда ерөнхийдөө хотын одоо юу гэдэг юм, зарим нэгэн яамдууд, зарим нэгэн их сургуулиудууд зэргүүд одоо юу гэдэг хотоос гарах, дэд үг рүү очих гэдэг иймэрхүү ажлууд хүч чадтай хийгдэхээр яригдж байгаа. Тийм учраас энэ бүгдийг бас бодож үзэх хэрэгтэй. Тиймээс иймэрхүү зүйлүүдийг танд одоо үйл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа сонголт хийхдээ бас анхаараарай гэж багууны зүгээс зөвлөж байгаа юм шүү. За тэгээд бас энэхүү лайв гэдэг үсгэлд та бүхэнд бас нэгэн магадгүй та бүхэн бас үйл хөдлөх хөрөнгө хайж байгаа бас нэгэн төслийг бас та бүхэнд бас хальт танилцуулж байна. Энэ болохоор Лага Верда гэдэг Сүхбаатар дүүргийн 9-р хороо. Одоо бидний хамгийн сайн мэдхээр Дөлгөөн нуур. Тэгээд Дөлгөөн нуур компьютер молын яг хажуудаар шиг ийм төсөл байж байгаа. Désolé. Тэгээд энэ хүү төсөл маань болохоор 3 блок. 3 блок барилгатай. Эхний 1-2 дугаар блок нь бол ашиглалтанд орсон. Одоо 3 дахь блок нь бол ашиглалтанд ингээд орж байгаа. Ийм байж байгаа. Тэгээ Япончууд хөрөнгө оруулалт хийсэн. Япончуудын одоо юу гэдэг технологиор ингээд баригдсан маш боломжийн чанартай ийм байж байгаа. Та бүхэн бас үнэхээр байр хааж байгаа энэ хүү бас хотхныг судлаад үзээрэй. Хотын төвөөс ерөнхийдөө одоо 1 км хүрэхгүй. Яг Суйсийн хойдолд Монгол улсын биш соёлын сургууль, соёл урлагийн сургууль тийм. Тэгээ компьютер модын хажууд барьждаг. Ийм төсөл байж байгаа. Тэгээд хэрвээ та бүхэн сонирхвол саяны юун дээр гарсан танилцуулган дээр гарсан утасны дугаарлын холбоотой та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. За ийм байна. Тэгээд мэдээж багуу маань мэдээж Францд одоо үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах хүмүүс зөвлөгөө үйлчлэгээ үзүүлсээр байдаг. Тэгээд мөн Франц Монгол улстай их орондоо үйл хөдлөх хөрөнгө худалдан авахар та бас сонирхож байгаа бол багуунтай холбогдож бас дэлгэрэнгүй мэдээлэл, зах зээлийн талаарх судалгааны талаарх мэдээллийг зөвлөгөө авах боломжтой. За түүнээс гадна одоо юу гэдэг Монголд бас үйл хөдлөлийн чиглэлээр яг дагнж ажилладаг мэргэжсэн тийм агентуудтай бас таныг холбох боломжтой. За үйл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбоотой бичгүүн тийм бүрдүүлэлт хийдэг тиймэрхүү газруудтай бас таныг холбож өгөх боломжтой. За мөн гадаад байдаг монголчуудад зориулсан үйл хөдлөх хөрөнгийн зээл санал болгодог санхүүгийн газруудтай байгууллагатай бас та бүхэн холбож өгөх боломжтой. Тэмчээс та бүхэн багуун руу мэйлээр холбохдоо дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За энэ байна. За лайвын дундуур ирсэн хүмүүс лайвыг маань эхнээс нь дахиад хараарай. Ерөнхийдөө Монгол улсад үйл хөдлөх хөрөнгө худалдаж авахд хэрхэн үйл хөдлөх хөрөнгөтэй болох уу? Төлбөрийн ямар нөхцлүүд байдгүй. За өнөөдөр үйл хөдлөх хөрөнгөний үн ханш ямар байна? За юун дээр илүү анхаарах уу гэдэг талаар энэ хүү давчхан лайваар та бүхэнд хүргэлээ. Тэгээд асуултууд байвал мэдээж комент хэсгүүлдээгээрэй. Тэгвэл би хариулахдаа таатай байх болно. За мөн мэйлээр холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Тийм байна. Тэгээд дараагийн лайв хүртэл баяртай.